Улаанбаатар хотоос Налайх дүүрэг хүртэлх авто зам. Олон улсын стандарт бүхий 1-р зэрэглэлийн Баянзүрх Налайх чиглэлийн 2 урсгалтай 6 нэгнээтэй авцам Улаастан гүүрнээс эхэлж тасралтгүй үргэлжлэн Налайх чөрийн авцамын уулзуур хүртэл тавигдах юм. Авцамын нийт урт нь 20.9 км үргэлжилнэ. Энэхүү замын төслийн нийт хөрөнгө оруулалт нь $40 сая бөгөөд уг санхүүжилтийг бүгд найрамдах Хятадд улсын урт хугацаатай хөнгөлтэй зээлийн их усүрээр санхүүжүүлж төслийн гүйцэтгэгчийг нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2016 оны 8 дугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулжээ. Одоогоор төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 2017 оны 3 дугаар сард зам барилгын ажил эхэлж 2 жилийн дотор бүрэн дуусган ашиглалтанд оруулахаар ажиллаж байна хэмээн нийслэлийн төсөв санхүү эдийн засгийн хорооны дарга Амар сайхан мэдээллээ. Уг замыг барьж байгуулснаар Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орших аймагуудад зорчих, зүүн аймагуудаас Улаанбаатар хотыг зорих автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн төгжрөл аюулгүй төргөн шуурхай болох боломжийг бий болгох нийгэм эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм. Авцамын техник эдийн засгийн үндэслэл болон наривчилсан зөв төслүүдийг боловсруулад байгаа билээ. 2016 оны 8 дугаар сард